За тань энэ өдрийн мэндийг хүргье. Би орон нутгийн удирдлагуудын авилгын эрхтэй холбоотой нэг бодит түүх танд хэлж байгаа маш богинохон. Нэг аслагдсан сумын сургуулийн уурын зух эвдрээд яг эдэр 9-ийн хүрт нэвдэрсэн байгаа. Тэгэд одоо хэрэгжиж байгаа хуулиараа болол тендер зарлаад засаг дарга тендер зарлаад явах юм бол 1-3 сарын дотор тендерийн зарлагдаад үр дүн гараад ажил нь хийгдээд өнөө сургуулийн мань зух засагтаар байсан. Тухайн сумын засаг дарга яасан бэ гэхээр яг тухайн сумандаа байдаг гарын уртаа хүний компанид оруулж ирээд шууд гэрээ хийгээд өнөө зуухыг нь засаад 10 хоногийн дотор зуухыг буцаад ажилд нь оруулсан. Ингэснээр хүүхдүүдийн хичээл тасалтаагүй, дотор байр нь хөлдөөгүй, сургууль нь хөлдөөгүй цааш хэвэн явсан байгаа сургалт нь. Харамсалтай нь яасан бэ гэхээр дараа жилийнх нь аудитын дүнэлтээр бусдад давуу байдал бий болгосон тендерийн хуулийг зөрчсөн, худалдаа авалтын тухай хуулийг зөрчсөн учраас эрүүгийн хуулийн 22.1 гэдэг залтаар ялдагдагч болоо явсан байна. Сумын засаг дарга. Гэтэл нөгөө талдаа бодит байдал дээр одоо яаж яах вэ гэхээр нэг нам дотор хоорондоо үзээд эхлэхээр тэмцэлдээд эхлэхээр янз бүрийн нүүрсний хэрэгүүд, янз бүрийн ногоон автобусны хэрэгүүд гээд маш их хэмжээний тоотой, маш их олон эзэн холбогдогчтой үнэн худал мэддэхгүй хэрэгүүд сошиалор дүрчдэг. Эний эцэн харагддаггүй. Тэгээд хэрүүл маргаан дууслаа, өнөө хэрэгүүд нь цамхраад алга болдог. Ийм байдал үргэлжилж байна. Тэгэхээр миний асуудал юу байгаа вэ гэхээр хоёр асуулт байгаа. Нэгдүгээр асуулт нь авилга албан тушаалын хэрэгтэй тэмцэж байгаа энэ тэмцэл, энэ бодлого маань өөрөө байгаа болохгүй байна. Энэ үр дүнгүй байна. Ажил хийж яваад авилгын асуудалд оролцдог маш их тохиолдлууд байна. Авилга аваад байгаа боловч арга хэмжээ авахулдгүй, хариуцлага авдаггүй, үр дүнгүй тохиолдол бас байна. Нэг минут гарч. За, үргэлжлүүлээд 1 минутын өгчээ. Тэгэхээр ажил хийж явж байгаад энтх тохиолдлууд нь их байгаад байна. Авилга авсан боловч арга хэмжээ авахуулахгүй тохиолдлууд нь байгаад байна. Юу гэхэд нь юуг харуулад байна гэхээр энэ бодлого маань өөрөө байгаа болохгүй байна гэдгийг харуулад байна. Тэгэхээр бид нар 10 жилийн хугацаагаа аваад үзье. 10 жилийн хугацаанд засаг барьсан намын даргын хувьд та энэ авилгын эсрэг энэ тэмцэл үр дүнгүй байгаа гэдэг дээр ямар байр суурьтай вэ? Нэгдүгээр асуулт нь. Хоёрдугаарт нь авилгын төсөөлийн үнэлгээ гэж индекс гэж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд буюу 2015 оноос хойш тасралтгүй доошо буусан байна. Ирэх жил ахиа буух юм бол та ерөнхий сайдынхаа хувьд хариуцлага хүлээж чадах уу? Гэсэн ийм хоёр асуулт байна. Баярлалаа. За, ерөнхий сайд хариулъя. Тэгээ би бол тантай санал нэг байна. Өнөөдрийн тогтолцоо асуудлыг шийдэх. Энийг углуургаар нь шийдэх ёстой. Тийм учраас 16 оноос хойш эхлүүлсэн ажлуудаа л үргэлжлүүлж байна л гэж би хэлээд байна. Системийн хувьд, дэд бүтцийн хувьд бэлэн, хуулийн хувьд олон ажлыг бол ахиулсан урагшлуулсан. Орчин үед бол авилгатаа тэмцэхийн тулд ил тод байдлыг хүчээр шахаж шаарддаг. Хоёрт бол дижитал шилжилтийг дэмждэг. Лиценз зөвшөөрөл төрөөс олгож байгаа эрх олголтуудыг нь бүгдийг хүний оролцоог болгодог. Дээрээс нь хариуцлагын системийг зөвхөн KPI дээр үндэслэдэг. Эдийн засгийн хөгжлийн сайд багтаа KPI үндэсний 10 үзүүлэлтийг оруулж ирсэн. Энэ үндэсний индикаторуудаараа хэмжээд хариуцлага тооцдог механизм руу явна. Дээрээс нь авилгатаа тэмцэнэ гэдэг бол төрийн төлөө шударгаар ажиллаж байгаа төрийн албаагчдыг хамгаалахад орших ёстой бас. Тийм учраас өнөөдөр худалдаа авах ажиллагааг ахалдаг төрийн албаагч хүү боллоо шүү дээ. Энэ чинь юу вэ гэхээр бүгдээрээ шийдвэр гаргахаас айж, бүгдээрээ гарын үсэг зурхаас айж. Тийм учраас бид нар төрийн албаагчдыг шударгаар ажиллаа хийхэд хамгаалах механизмыг нь хамтд нь авч явах ёстой. Дээрээс нь бид нар энэ тендерийн хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой учраас их хурлын гишүүдийн хамтаар энэ тендерийн хуулийг боловсруулж ирснийг өргөн мэдүүлнэ. Тендерийн хуулиар бид нар үе шатуудыг ойлгомжтой болгоно. Зарим одоо шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх ёстой. Тэгэхгүйгээр өнөөдрийн тендерийн хуулиар буюу зөвхөн одоо үн баг санал өгсөн болж гэдэг юм уу? Төрийн өмчт компаниуд хоорондоо заавал тендер авч бараа материал худалдаа авдаг. Өнөөдөр ялангуяа энэ үйлдвэр заводууд дээр жишээ нь машин нэвтрчлэг гэхэд заавал тендер зарлаж тоног төхөөрөмж авдаг байдлаасаа болоод тэнд эдийн засгийг гацаад байгаа шүү дээ. Тэгээ бид нар гацаанаас гарыг гэж байгаа бол зоригтой хийх ёстой. Тийм учраас их хурлын гишүүдтэй амьдралыг илүү ярьж одоо тантай одоо би бас санал нэгдэж байна.